Улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочдоо өнөөдрийн улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүдийн эрдэс 73.7% байна. Улсын их хурлын 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрийн хуралд Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Галтмаагийн Баттулга улсын их хуралд тангараг өргөх энэ арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд Жаргал тулгын Эрдэнэт засгийн газрын гишүүд, үндсэн хуулийн цэцгийн дарга гишүүд, дээд шүүхийн ерөнхий шүүгчид, ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монголын улс төрийн намуудын удирдлага, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөл, гадаад орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл, мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн тусгай альч, Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн туслах Игорь Евгеньевич Левитин, Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурят улсын тэргүүний үүргийг гүйцэтгэгч Алексей Самбуев-Цидинов, Япон улсын ерөнхий сайдын тусгай альч, Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимдах Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Ноён Хаяши, Сингапур улсын засгийн газрын тусгай альч, Сингапур улсаас Монгол улсад суугаа онц үгээд бүрэн ирэхэд элчин сайд Ip V Kite зэрэг гадаадын зочид төлөөлөгчд, Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газрын тэргүүнээр оролцож байгааг мэдэгдэе. Одоо Монгол улсын үндсэн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Галтмаагийн Баттулга Монгол улсын их хуралд тангараг өргөнө. За ерөнхийлөгчөөр сонгогдсон Баттулга таныг тангараг өргөхийг урьж байна. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал ард түмнийхээ эрхчлөлөө үндэсний нийтлийг эрхэмдэн хамгаалж, үндсэн хуулийг дээдлэн сахиж ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя. Одоо бүрэн эрхийн хугацаа дуусгуур болсон ерөнхийлөгч төрийн тамгыг шинэ ерөнхийлөгчд
өргөн барина. Монгол Улсын ерөнхийлөгч Галтмаагийн Батболго танд улсын их хурлын нэрийн өмнөөс баяр хүргье. Улсын их хурлд тангар өргөсөн энэ мөчөөс та Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан Монгол Улсын ерөнхийлөгчийн өрн эрхийг хэрэгжүүлэх ажил албандаа орж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн өндөр дээд албанд хичээнгүйлэн зүтгэсэн захиагийн элбэг доржид Улсын их хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлж танд эрүүл энх сайн сайхныг хүсээрөөё. Хүмүүн маланда хүндлэгдсэн, төр сайн мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс их орноо дэлхийн хөгжилтэй орны жишгт өргсөн тийм сайн ерөнхийлөгч болоорой өмнөхөө.
Улсын их хурлын эрхэм гишүүдээ, хүндэт зочдоо. Одоо Монгол улсын ерөнхийлөгч Галтмаагийн Батбулга улсын их хурлд болон ард түмэндээ хандаж үг хэлнэ. Ерөнхийлөгч таныг эндэлд урьж байна. Монголчуудаа элэг нэгт ахан дүүсээ улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочид хардагтай ноёдоо миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол улсын ерөнхийлөгчийн тангаргийг саяхан өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар өндөр хариуцлага бөгөөд би ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрч ёсны нандин хэлхээ ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Монголын маргаашийг эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг ерөнхийлөгч байна. Нүүх тэнгэр бидний ивэг сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хиймэрсүүлд биднийг урайлан дуудгаа. Монгол улс хөгжин бадардаг. Баярлалаа тав. Монгол улсын их хурлд болон Монголын ард түмэнд хандаж үг хэлсэн Монгол улсын ерөнхийлөгч Батбулга танд баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өгөх ёслолын ажиллагаа болон Монгол улсын их хурлын 2017 оны ээлжит бус чуулган үгээр өндөрлөж байгааг та бүхэнд мэдэгдэе.